Шри-Ланк дээр чинь бас нэг хамгийн гол яригддаг асуудал байна шүү дээ. Хамгийн том мега төсөл буюу тэр бомбтой хятадын зээлээр авчаад бомбтын эдийн засгийн өрөөгөөж нь хөрөхгүй учраас бомбтой одоо хятадд 100 жилээр алдсан шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалтаар татна гэдэг нэрийн дор гадаадын зээлийг аваад тэр төсөл нь үр ашиггүй болчих юм бол тэр төсөл чинь улс орныг эдийн засгийн хямралд оруулдаг. А дээрэс нь улс орных нь эрсдэл болдгоо гэдгийг бол бас энд хэлэх хэрэгтэй байгаа. А төсвийн доктортой байдлын хуульд өөрчлөлт оруулж байгаа зардлаар нэмдэг байсан бол одоо шинээр хууль сараачилдаг юм аргатай болсон хэдүүлээ. Тэгээ энэний цааталд нь мега төслүүдэд явуулна гэдэг байгаа боловч мега төслүүдийнхаа эрсдлийг бид нар ерөөсөө огт тооцохгүй. Энэ эрсдлийн тухай яриад байгаа болохоос тэр мега төслүүдийн асуудал бол манай Монгол улсад хинэн ч гэсэн явуулъя гэж байгаа. Энэ хуулийн эрсдэл нь тэр хоёр төсөл чинь жоохон гацхтал Монгол улсын өр санхүүгийн асуудалд хүндэрнэ гэдгийг бол ойлгож байгаа. Тэр эрсдлийн тухай яриад байгаа гэдгийг та бүхэн бас ойлгоно байхаа гэж